Аав маань бол тийм эрүүл чирэг ийм хүн байсан. Тэгээ одоо бурхан болоод 3 жил болж байна. 2005 онд бол хэсэг одоо Эрдэмтэд найзтайгаа Төвөргөн нуурын ордыг бол Төвөргөн нуурын орд дээр Утаагүй түвшний үйлдвэрийг байгуулад 2008 онд бид нар одоо Төвөргөн нуурын Утаагүй түвшийн туршилтын үйлдвэрүүдийг байгуулж Ноён Бики гэдэг Утаагүй түвшийг гаргаж ирсэн. Төвөргөн нуурын орд дээр тэгээд ингээд аав маань энэ Төвөргөн нуурын орд дээр гүйцэтгэх захирал хийгээд тодорхой 20% эзэмшигч байсан. 2009 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр энэ Төвөргөн нуурын ордыг бол 250 сая доллараар энэ хятадууд зарсан гэдэг мэдээлэл бол одоо нэг манай Монголоос ч өөр штэ Хонконг бол тэр шууд хөрөнгийнхаа биржийнхаа сайт дээр тавьчихдаг тийм ээ ингэсэн. Гэхдээ энэ дээр бол бидний 20%-ийг бол ерөөсөө одоо зөвшөөрлгүйгээр ингээд аваад цаашаа ингээд шилжүүлээд явсан. Бид нар бас энэ 20% дээрээ бидний мөнгө төгрөг өгөөч энэ тэргээд бас 3 шатны шүүхээр ингээд яваад одоо тусыг ис олсон. Өнөөдөр одоо яг ямар учраас энэ улсын хурлын түвшин тийм ээ засгийн газрын түвшинд одоо яг 16-7 жилийн дараа тийм ээ Төвөргөн нуурын ордтой энэ холбоотой энэ ордыг гаргаж ирээд энэ мөнгийг гаргаж ирээд улс төржүүлээд нэлээд юм болж байна л да. Энд одоо охиных нь хувьд бол би бас эмзэглэж байна. Бас эргэн хүнийхээ хувьд энд одоо байгаа материалуудыг тэгээд өхөн зөв юм бэ гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо аав маань 1.3 сая доллараар ч одоо ингээд Төвөргөн нуурыг чинь зараад идсэн сүнсийг хүртэл ингээд те одоо аав маань 3 жил нас бараад 3 жил болж энэ сүнсийг хүртэл амьрлуулахгүй ингэж жагаад охиных нь хувьд бол би зовж байна л та. Тэгээд яалтчгүй одоо ингээд янз бүрийн утаснаас дугаараас ингээд над руу залгаж гин мессеж бичиж гин. Би ч одоо бас нөгөө хэдий ингээд аав маань бурхан болсон ч гэсэн би ч бас амьдрмаар байна шүү дээ тийм ээ. Өөр хүүхдүүд байна, айж гин. Надад бол хамгаалалт хэрэгтэй байна. Үндсэн хуулийн даахсан эрүүл аюулгүй одоо энэ нийгэмдээ амьдрмаар байна тийм ээ. Тийм учраас би одоо энэ хэвлэлийн хурал хийгээд тэгээд одоо бичгээ өгөх гээд намайг хамгаалтанд аваач. Би одоо айж гин гэдгээр ингэж чинь л да яг намайг бол би бол Арчсан намын үндэсний одлогын хорооны гишүүн. Өчигдөр манаас 35 жилийн баяр хурал боллоо. Тэгээд тэгсэн талаас ингээд утас руу чин залгаад ингээд ийм байдал үүсгээд байгаа учраас одоо охины хувьд тийм ээ ингээд аавын маань ингээд ийм байдалд өнөөдөр ингээд 16-7 жилийн өмнө хийсэн бүтээсэн энэ зүйлийг ингээд гаргаж ирж ингээд тавиад одоо намайг ингээд дарамтанд оруулж байгаад би бол эмзэглэж байна. Тийм учраас 2007 онд таны аав зарамтлж байгаад авсан гэдэг юм шиг тийм шүү. Тэгэхээр яг яаж зарамтлж авсан бэ? Гэхдээ одоо энэ ерөөсөө ингээд тэгш сайхан ингээд энэ Төвөргөн нуурын орд чинь бид нар ерөнхийдөө нөгөө бүтээн байгуулалт аав маань та нар мэддэг бол энэ таван толгой Төвөргөн нуур, Цайдам нуурын геологч хүн байсан учраас эднэрийн дандаа ингээд хайгууллыг хийсэн. Одоо бид нарыг тэр тэжээгээд байгаа таван толгойг чинь геологийн хайгууллыг хийсэн хүн багхгүй юу? Тэгээд яг Төвөргөн нуурын орд бол 1983 онд одоо хайгуулна хийгдчихсэн. Аав ч гэсэн тухайн үед хийжсэн. Тэгээ одоо энэ Улаанбаатар хот чинь бид нар чи утаандаа баригдчихад байна шүү дээ тийм ээ. Тэрийг хамгийн анх одоо эрдэмтэн хүн учраас хамгийн анх тэрийг чинь олж хараад 2008 онд Утаагүй түвшний үйлдвэр бид нар байгуулад тийм ээ Ноён Бики гэдэг Утаагүй түвшний хүрэн нуурсыг шавартаа хойлоод эрдэмтэн хүн маань тэр шавартаа хойлоод ингээд хүрэн нуурсны үйлдвэр бид нар байгуулсан Утаагүй түвш байгуулсан. Яг нь зорилгоор бид нар 12 он гэхэд энэ утаанаасаа салчих хэвээр байсан боловч энэ төсөл маань ингээд гацаад ингээд энэ төсөл маань гацаад одоо ингээд уурхаа маань ч ингээд одоо нүүрсний орд маань ч гэсэн ингээд Хонконгийн бирж рүү биднээс одоо хамааралгүйгээр ингээд зарагдаад явцсан. Тэгээ манай аав бол ингээд одоо энэ төслөөс ингээд гарцсан байгаа. Гараад тэгээ байж байгаад одоо би бол харддаг яг охин хүнийхээ хувьд одоо ингээд Камикс гэдэг манай хөрөнгө оруулагчийн Камиксийн одоо захирал Денис гэдэг одоо бурхан болсон байна. Төвөргөн нуурын ардын тодорхой 20%-ийг эзэмшигч байсан. Гүйцэтгэх захирал байсан. Аав маань ингээд бурхан болчлоо. Тэгээд одоо туузынхан дарагч болсон тухайн үед байсан бас бурхан болсон. Тэгээд миний аав бол та нар одоо мэдж байгаа 7 удаа Антарктид явсан хүн шүү дээ тийм. Маш усын тисийн эрүүл чирэг тийм биетэй хүн. Нас барцсанд би одоо ингээд яг охиных нь хувьд бол одоо нөгөө нэг хүлийн зөвшөөрдөг гэдэг юм уу тийм. Ингээд би бас хардах хэрэгтэй. Тэгээ одоо ингээд мэдээж өгсөн хүн амьлаад босоод ирэхгүй ч гэсэн аавын маань ингээд 1.3 сая доллараар энэ ордыг зарж ицсэн энэ төр гээд янз бүрийн мэдээлэл гаргаад байгаа ингээд охиных нь хувьд амар эмзэглэж тэгээ энд ямар ч гэсэн нэг өөрсдөнд байгаа мэдээ материалуудаа эргэн хүнийхээ хувьд тэгээд өгөх ёстой болов гэдэг үднээс өнөөдөр ингээд ирээд та бүхний хэвлэлийн орол зарлаад ирсэн байгаа. Тэгээ та нарт маш их баярлалаа. Тэгээд үнэн 150 сая доллар зарсан гэдэг тухайд ярьжсэн. Тэгэхээр тухайд одоо дөрж яваа холбогдсон болов баталгаатай тийм ээ. Яг одоо ингэдэг юм аа бид нарын нөгөө нэг мөнгийг
бидний одоо 20% байгаа шүү дээ. Тийм ээ 20% бид нар гүйцэтгэх захирлыг бидний мөнгийг болвол одоо биднээс асуухгүйгээр одоо та нар өртөө байсан гэдэг нэг өөр банк руу шилжүүлсэн. Тэгэнгუთ бид нар тэнд нь өртөө байгаагүй гэд шүүхт 3 шатны шүүхт одоо ингээ хандаад эднэр ямар ч өөрөө аахгүй юм байна. Энэ ингэсэн буруу байна гэх. Тэгээ бид нар тэр ямар нэгэн одоо энэ төсөлд энэ утаагүй түвшний үйлдвэр байгуулад энд тодорхой хувь эзэмшээд энэ төслөөс одоо бид нарт бол авсан, эцсэн, барьсан тийм ээ. Тийм юм байхгүй. Миний аав бол эрдэмтэн хүн байсан, шинжлэх ухаанч хүн байсан. Монгол улсыг утаагүй болгоё. За Антарктид очиж гэсэн газар авъя гэл ингээ бүх эрдэмтэн хүн ингээд байсан. Тэгээд одоо энэ талаар ингээд аавын маань ингээд байнга л ингээд холбогдол ингээд ясыг хүндэлцүүлж байгаад одоо охиных нь хувьд ингээд үнэхээр эмзэглэж байна. Тэгээ одоо 1.3 сая одоо бидний данс руу орсон тийм ямар нэг мөнгө байхгүй байна. Тэ өнөөдөр ингээд одоо тэгэл ингээ хамтраад юм хүм идсэн юм дүрд орчхорч байна. Одоо хүмүүсүүд найз нөхдөөс ч гэсэн одоо чи яасан баяр юм бэ гэл тэ та нар чи ингээ үнэхээр идэж ууцсан юм байдаг юм уу гэл тийм ээ их орноо зарцсан байж тэ гэдэг юм нэр төр ингээ холбогдож байна. Тэгэхээр ямар ч гэсэн би АТ гэд цагдаад одоо өөртөө байгаа манай гэр бүлд байгаа бүх мэдээллүүдийг гаргаж өгнө. Иргэн хүнийхээ хувьд гаргаж өгөх хэрэгтэй. Бас ингээ дугаар агаад ахаар үнэхээр энэ чинь холбогдсон болов гэсэн тийм хардлага сэрдлэг төрж байна. Тэгээ та нарыг ингээд үн зөвөр энэ мэдээллийг гаргаж өгч байгаад баярлалаа.